Гаруус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бидний өвөг дээдсийн 100-аар өвлөгдөн уламжлагдаж ирсэн ахуй соёлын үнэт төв болох туйл хайлах ёсны тухай өгүүлнэ. Туйл гэдэг нь домог үлгэрээс үндсийг нь авч хэдэн зуун шад шүлгийг аялгуулan хайлдаг уламжлал юм. Дайн самууныг дарахын төлөө нутаг усаан аргадаж бороо уяхад холын аянд үлзийтэй сайн явахыг бэлэгдэж гээд зан үлийн олон утгыг агуулдаг. Харамсалтай нь энэ өв соёлыг уламжлан авч явдаг хүмүүсийн тоо улам бүр цөөрч мартагдах аюулт тулгараад байна. Ховд аймгийн Дууд суманд Увс, Ховд, Баян хонгор, Дорногов аймгийн туйлчид, өвлөн уламжлагчид цугларч хүүхэд багчуудаа өв соёлон сурталчлан таниулсан юм. Залуу үеийн төлөөлөл болсон одоо янз бүрийн насны хүүхдүүд байна. Та хэд бол ирээдүйд энэ үнэт зүйлийг өвлүүлж дараагийнхаа үед уламжлуулан үлдээх маш хариуцлагатай үйл хэргийг эзэж шүү гэдгийг би онцгойлон хэлмээр байна. За миний дэ өөрийгөө танилцуулаад хизээнээс сурч эхэлсэн, ямар туйл хайлж гин. Анх үе туйлыг ээжээсээ сурч яснад 2020-оос эхлээл чэйжлэг зоржилж ээжилжсэн. Тэгээ багшийнхаа үүсгэн байгуулсан дуутнуур хамтлагтай суралцдаг. Тэгээд амтнаар жогшаасаа Наранхуу оны туйл гэж туйлыг суралцсан явж байгаас өгч байна. Цэцэрлэгт байхасаа л ер нь алтан магтаал хайлал явуулдаг байсан. Тэр дуутнуурн дээр очиж хайлдаг байсан. Энд тэн дээр нь явж хайлдаг байсан. Тэгэл багшийнхаа хамтлагт орсон да. Тэгэл 13, 14-тэй хүүхэд байсан. Тухайн үед ингээд туйлыг ингээд сонсоод зүгээр л за энэ ингээл цээжилчил болох юм байна да гэж боддог байсан. Одоо тэр тухайн тэр юу гэж хэлж байгаа юм тийм ээ. Одоо жишээ нь Жигүүн иргэн хааны цагаан төмөр Жигүүн хааны уулын чиний битээ ухаан хонгор морин хойноос нь харах юм бол хонгор хайрхан гэмээр их мэтчлэн. Хонгор хайрхан бол манай Баян хонгор аймгийн Галууд сумын ард иргэд одоо мөргөн залбирдаг юм сайхан хайрхан байгаа. Энэ мэтчлэн ингээд ухаад ойлгоод ингээд үцхээр бол туйл хүнийг бас хүмүүжүүлдэг юм байна да гэж айгу бодсон. Хүн сууд сурдаг юм билээ. Хүн хүний үгийг сонсож сурдаг юм билээ. Монголын олон овг угсаатнууд нутаг ус, аж байдал, ёс уламжлалаанд дагаад туйл хайлах өөр ёс жаягтай. Тэдний нэг нь Алтай уран хайчууд. Монгол баатарлаг туйлын үүслийн үлгийг Алтай хангаан завсар нутаг гэж судлаачид үздэг. Учир нь туйл хайлахтан эхлээд Алтай хангаан нутаг усаа магтдагт байгаа юм. За уранхан туйлын өмнө Алтай магтдаг. Тэгээд Дууднуур хамтлагийн шавнар маань Алтайгаа магтнаа. сон 돌아가도 와도 торгон орон цэнгэр тэжлбэдэг үлээ өлэн сүррэрэ дүнхигээд вэд өлэндэгөр мамхагаад байдаг үлээ имэл учир тохом үрдэсэн ач тамбур арнгурун алта нутмини билладо Урянга туйлд бол одоо зөөлөн туйл, хатуу туйл гэж байдаг. Ингээ зөөлөн туйлыг болох дээр хөр хүүх заяахгүй ч юм уу зүгээр нэг өрх гэрийн одоо гайварц дарилах ч юм уу ингэж ийм үед бол зөөлөн туйлыг хайлдаг. Дайн дажин болох юм уу өвчин зовлон болсон үед бол одоо хатуу туйлыг хайлдаг. Манай урянхаасанд болохоор туйлчдыг тэр айл одоо сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээгээд тэр өдөр очиж тэр туйлчийг өрн залдаг. Тэгээ туйлч маань өдөр судраа тогтаагаа за тэр үед та ирж тэтгэх өдөр надыг ээж аваараа гэд. 3 өдрийн урд ирээд энэ товшурыг залж явдаг. Тэгээд аваачаад одоо толгоонд нь сүү тос түрхээд оймортой бурхамдаа залдаг. 3 өдрийн дараа нөгөө туйлчийг хөдөлгөөн мөртөө ирж залдаг. Урянха туйлын нэг гол онцлог бол нөгөө хайлж хэлнэ гэж. Урянха туйл хайлна гэдээ яриад байдаг одоо сая ингээд ажиглах туул ер нь халах туул, тургуй туул, цагцсан туулууд дандаа зүгээр аялгуулаар хэлцдэг.
Уранхай туйл бол амьсгаа түгжээд одоо амьсганы хүчээр одоо хайлж явдаг онцлогтой. Монгол туйлд ихэвчлэн эр биртэй, эрэлхэг зөрөгтэй, үнэнч шударга баатар ир гарч хүн амьтанд аюул занал учруулсан дайсан мангастай тулалдан ялж байгаа тухай өгүүлдэг. Энэ нь сайн зүйл ямагт ялнаа гэсэн бэлэгдлийн утгыг агуулдаг аж. За манай энэ дөрөв туйл бол баатарлаг туйл. Тэгээд энэ уранхай туйлтай бол тэр баатарлаг тэр дүрээрээ бас тийм адилхан дэлгэр цаг өрн дулаан цагаар бол хайлдгүү. Тэгээд бас хүйтний улиралд 1 сард 1-2 сард хайлдаг гэж бас нэг дээр байс манай хэгшнэр бас тэгж ярьдаг. За дөрөвдийн туйл хангал ташаа ар гэрмөртэй хаан цэргийн үгэн туйл хайлъя. Нөтөн айлцбахан цагтл гадаадаа шавар шалчиг бахан цагтл гилала бурхан багш бэндэг бахан цагтл бурулгулсан хурган бахан цагтл гилала 태고양거리시금 바한 цагтл тэнгэр газар цогцлон бүртхан цагтл гилала. Туйлыг товшуур икэл хөгжмөөр ая тоглон хайлдаг. Зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжмийн аялгау хайлах зан үлийн нэгдэл гэж ойлгож болно. Баруун Монголд туйл хайлахад хэдэн шөнө хэдэн сар дамнан хайлдаг бол халахад нэг шөнийн дотор багтааж хайлах бэсрэг богино туйлуудтай. Баруун зүгийн хаалгандан барс арсланг байгуулж гин хойд зүгийн хаалгандан хэн ямаг байлгаж гин зүүн зүгийн хаалгандан зургурыг жигсааж гин эвдэ нэртэй амьдарч гинэ. За одоо жигүүн мэрэгэн хаан, цагаан төмөр жигүүн хаан гэж туйл хайлах гэж байна. Туйл хайлахынхаа өмнө халах туйлд өмнө оршил үг хэлдэг байгаа. Хацаа порл имэвого 호른хан суулгаад хамаан цуга үлэгэр туйса хөөрнөнхэн ярилцъя хөөрхи оваа хөөрхи алдарт цагаа хаанан хан дүнгийн автай хатсан суйхэжтэй харван намын настай алтан тагн хаттантай уули чиннэ биетэй ухаахангур мортой юммол санжилгэнэлтэй алдар туйлчнар бол туйлч болохгүй хүмүүсд бүр багаас нь дагуулж явдаг байж. Нөгөө туйл хайлах сонсоо суун. Тэгээ шин дунд болоод нөгөө хүүхч унтна шүү дээ. Тэгэхээр сууд сурдаг. Юмыг хүлээж сурдаг. Тайван болдог.
Одоо энэ туйлыг хайлаад ингээ явахаар бид нар чинь их тайвна. Энэ техникч янз бүрийн юмд нэх уурлаад байдгүй тайвна. Маш хүлээцтэй болдог. Туйл хайлах гэдэг бол зөвхөн одоо тэр нэг хүмүүст хайлж байгаа хэрэг биш. Тэр нутаг орныхоо одоо газар усны эздийг баярлуулах гэж хайлдаг гэж одоо судлаачид хэлдэг. Энэ бол монголчуудын байгаль орчноо танин мэдсэн, байгаль орчноо аргадах маш том нэг одоо ёс суртахуун. Тэгэхээр та бүхэн устж болзошгүй соёлын үеийн нэг ёсны Монголын үндэсний бааtruуд байхгүй юу та. Дараагийнхаа үеийг бэлтгэхэд бас одоо чухал хувь нэмэр үүрэг тэ ийм одоо гавьяатай усуд байгаа шүү гэдгийг би та бүхэнд бүр онцгойлон захиж хэлэх гэсэн юм аа. Дэлхий дээр олон улс үндэстнүүд амьдрдгийг бид мэднэ. Тэд хэл соёлоор бие биенээсээ ялгардаг. Хэрв бид Монголд л зөвхөн байдаг морин хуурхугч юм уу? Малаан дагаж амьдардаг нүүдэлчин ахуй соёлоо байгаль дэлхийгэн аргадаж хүндэлж хайрладаг арга ухаанаа алдчихвал дэлхийн тэр олон хүнээс юугаараач ялгарч чадахгүй. Тэгэхээр бидний өв соёл бол Монгол гэж үндэстэн байсан юм, байгаа юм, ирээдүйд ч байх болно гэдгийн баталгаа юм. Дараагийн дугаараар бид өв соёлын бас нэгэн үнэт зүйлтэй та бүхнийг